сайн мэцхан хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр багш нь угсарсан нийлмэлөөгийн тухай зөвхнээ бүгдээрээ. Угсарсан нийлмэлөөгийн тухай мэдхийн тулд эхлээд нийлмэлөөгийн тухай зэрэгээ санана. Нийлмэлөг гэж юу гэлдэг вэ хүүхдүүд ээ? За нийлмэлөг гэж юу гэлдэг гэж хүүхдүүд ээ? Хараарай. Хоёр бие даасан үг зэрэгцэх ба угсрах харьцаагаар дийлж бүтсэн үгийг нийлмэлөг гэнэ гэж юм тийм үү? За жишээ харъя бүгдээрээ. Ан гөрөө өндөр нам халуун хүүтэн аз жаргал эцэг их номын сан гэсэн нийлмэлүүд байна. За энэ нийлмэлүүд нь зарим нь зэрэгцэх, зарим нь угсрах холбоогоор холбогдсон байх нэ, тийм үү? За тэгвэл нийлмэл үгийг дотор нь юу гэж ангилах нь вэ? Зэрэгцсэн нийлмэлөг, угсарсан нийлмэлөг гэж ангилах нь. Энэ холбоосоор холбогдож гэсэн ингэж ангилдаг юм байна. Тэгвэл зэрэгцсэн нийлмэлүүдийнхаа бүгдээрээ үздсэн байгаа, тийм үү? Хоёр үг харилцан тэгш хэрэгтэйгээр нийлж бүтсэн үгийг зэрэгцсэн нийлмэлөг. Харин угсарсан нийлмэлөг нь бол хоёр үгийн нэг нь нөгөөдөө угсран захирагдаж бүтсэн үгийг хэлнэ гэж байгаа. Нэг нь нөгөөдөө захирагдсан байвал угсарсан нийлмэлөг, харин тэгш хэрэгтэй орж байвал зэрэгцсэн нийлмэлөг юм байна. За зэрэгцсэн нийлмэлөгийн жишээ авч үзэх хүмүүс хараарай. Тарган туранхай, сайн муу, жаргал зовлон, айл аймаг, нягт нямба, тоглож наад, сурч мэд гэсэн нийлмэлүүд байна. Харилцан тэгш хэрэгтэй байна хараарай хүмүүс ээ. За харилцан тэгш хэрэгтэй байна. Би биедээ захирагдаагүй байна тийм үү нэгдүгээр. Хоёрдугаар энэ үгийн ажиглал хүмүүс ээ. Тарган туранхай, сайн муу, жаргал зовлон. Энэ юу нь ямар утгатай үг юм шиг байна? Ямар утгыг илэрхийлсэн бэ? Мэдээж эсрэг утгатай үг илэрхийлсэн байна тийм үү? Тарган туранхай, сайн муу, жаргал зовлон гэдэг. Тэгвэл айл аймаг, нягт нямба нь бол ойролцоо утгыг илэрхийлсэн байна. Тэгвэл дахиад үг ажиглая. Тоглож наад, сурч мэд гэсэн үг байна. Тоглол гэсэн үгнээр тоглож гэсэн ж нөхцөлийг авсан байна. Сур гэдэг үгэн дээр сурч гэсэн ч нөхцөлийг авсан байна. Тэгвэл зэрэгцсэн нийлмэлөг нь бас ч зэрэгцсэн нөхцөлийг яадаг. Авах юм бол энэ бол зэрэгцсэн нийлмэлөг юм байна гэдгийг бас таньж мэдэж болох нэ. За угсарсан нийлмэлөгийн жишээ харъя хүмүүс ээ. Тэмээн хяруул, номын сан, морин зөгийн дунд цагаан гэсэн үг байна. За энэ нэг нь нөгөөдөө захирагдсан үг мөн үү? Нэг нь нөгөөдөө захирагдаад нэг яасан байх нь вэ? Нэг юмыг зааж байвал тэр нь угсарсан нийлмэлөг гэдэг байгаа шүү дээ. За энэ бие биедээ захирагдсан байна тийм үү? За угсарсан нийлмэлөг авч үзээ одоо бүгдээрээ сайн харж бичиж тэмдэглэж аваарай хүмүүстээ. За угсарсан нийлмэлөг нь хандсан холбоосоор холбогддог юм байна. За бас найрсан холбоосоор холбогддог байна. За ямар үгийг нь хандсан угсарсан нийлмэлөг, ямар үгийг нь найрсан угсарсан нийлмэлөг юм бэ гэдгийг таньж мэдээ хүмүүстээ хараарай. За нэг нь нөгөөдөө үндсээр захирагдж байгаа бил тэр бол хандсан угсарсан нийлмэлөг юм байна. Үндсээр захирагдж байвал гэсэн хараарай. Үндсээр яг нөгөө үг нь нөгөө үгтэй яах нь яг байгаа утгаараа захирагдж байвал тэр бол хандсан угсарсан нийлмэлөг юм байна. Жишээг хараарай хүмүүс ээ. Од сүхвэр, гал тэрэг, цацагт хяруул, тэмээн хяруул, сүг зураг, хонин гөрүүл, мөнгөн ус, хөх бух, шар шуу, гар бүү гэсэн үгнүүд байна тийм үү? Бие даасан үгнүүд байгаа боловч нэг нь нөгөөдөө захирагдаад нэг утга санаатай үгийг яаж байна? Зааж юм. Тийм учраас тэр бол хандсан угсарсан нийлмэлөг юм байна. Тэгвэл найрсан угсарсан нийлмэлөг нь нэг үг нь нөгөөдөө нэр ба үүлийн холбох нөхцлөөр холбогдсон захирагдж байгаа үг гэж байна. За хараарай хүмүүс ээ. Нэрийн нөхцөл бүгдээрээ мэднэ тийм үү? Нэрлэх, хайрлах, угсах, заах, гарах, үйлдэх, хамтрах, чиглэх гэд нийт 8 нөхцөл байдаг тийм ээ. За тэрнээс хариулгын нэрийн нөхцөл холбогдсон жишээ авч үзвэл үхрийнүүд, эдийн засаг, нохоо хошуу гэсэн үгнүүд байна. Ийн гэсэн үг байна. За яасан байх нь вэ? Хариулгын нэрийн нөхцлөөр холбогдоод нөгөө үгэндээ захирагдсан бол энэ бол найрсан байх нь угсарсан нийлмэлөг юм байна. За дараа хараа үүлийн холбох нөхцөл, үүлийн холбох нөхцөл дотроо тодтон холбох нөхцөл, нөхцөлүүлэн холбох нөхцөл байгаа тийм үү? Тэрэнд багш нь тодтон холбох нөхцөлийн жишээг авсан байна. Хараа хүмүүс ээ. Шинжлэх ухаан, ундаг дугуй, хорогдох байр. Тодруулсан нөхцлүүд нь бол холбох нөхцөл яасан байна. Авсан учраас энэ бол найрсан угсарсан нийлмэлөг юм байна.
За энэ хоёр нийлмэл үгийн ялгааг олъё хүүхдүүд ээ. Багш нь хоёр баганд бичсэн байна. За аль нь зэрэгцсэн нийлмэл үг вэ? За аль нь угсарсан нийлмэл үг вэ? За хараад ялгаараа хүүхдүүд ээ. За та хэд ялгцсан бол багштайгаа тулгаарай. За багш нь зэрэгцсэн нийлмэл үг бол сайн муу, баян ядуу, босох суух, жаргал зовлон гэж үзсэн байна. Харин усан үзэм, төмөр зам, морин хуур, морин тэрэг болвол угсарсан нийлмэл үг гэж үзэж байна. За яагаад гэсэн асуулт гарна тийм ээ? Яагаад гэж байгаа хэлээ өгдөө те? За яагаад гэвэл зэрэгцсэн нийлмэл үг бол бие биедээ захирагдахгүй ойролцоо эсрэг утгаар яасан байна уу? Бүтсэн бие даасан үгс байна тийм үү? Угсарсан нийлмэл үг нь бол нэг нь нөгөөдөө захирагдаж нэг юмны яах нь утгыг угсарсан нийлмэл үг нь бол нэг нь нөгөөдөө захирагдаж нэг юмны утгыг заасан байна гэдэг байгаа тийм үү? Тийм учраас энэ угсарсан нийлмэл үг ээ гэдэг багш нь ялгацсан байна. За би ч тэмдэглэл